do think AI is pretty good. Yeah, pretty good. Especially if you've bought like the free upgrades, like premium upgrades on ChatGPT. За Сүхбаатар аймгийн хүүхдийн зөвлөлийн аюулгүй эдээд тороноос бэлтгэр үжи подкастэнд маань 1-р сургуулийн 12-ийн ангийн сурагч Тэмүүлэн маань хүрэлцэн ирсэн байна. За тэгээ манай урилгыг хүлээн авсанд баярлалаа. За баярлалаа. За одоо өөрийгөө танилцуулаач. За намайг Тэмүүлэн гэдэг. Би 12-ийн ангийн сурагч. Тэгээд энэ намар аюулцаа өгсөн байгаа. Тэгээд 8 он авсан. Тэгээд хамгийн дээдлийн он 9 өдөг. Тэгээд амжилттай өгсөн. Яагаад аюулц хөр шийдсэн бэ? Би бол багасаа 3-4 наснаас эхлээд баг монгол хэлтэйгээ цуг англи хэлээр өөрөө яриад эхэлсэн. Тэгээд угаасаа л англи хэлтэй сайн юм чинь аюулц өгөөд үзье даа гэд. Тэгэл өгсөн дөө. Анх өөрийгөө 8 он аавна гэж төсөөлж ирсэн үү? Яг бол шалгалтаа өгөхийнхөө өмнө би анхны mock tester бол 7.5 гэжсэн. Тэгээд энэ чинь амархан юм байна штэ гээд яг шалгалтаа өгөхийнхөө өмнө за 8.5 9-өөс авчих бах та гэд бодчихсон. Тэгээ яг шалгалтаа өгч захтаа за яг бацтай 8-аас дээш авах юм байна да. Яг шалгалтынхаа дараа за яана гээл. Тэгэл 7.5 авчвал болно доо. За 7 авсан ч яах вэ? За 7.5 авчвал яг боллоо л. Өөр амар сандраад тэгээд яг 8 оноо авсныхаа дараа цацах болцтой. Тэгэл санаа амарсан. Анх авсан оноогоо мэдээд ямар мэдрэмж төрж байсан бэ? Би бол яг өөрийгөө нэлээд сайн унна гэд өөртөө итгэлтэй байсан. Яг харин аюулцаа өгөхийнхөө өмнө хідэн mock тестүүдээр арай жоохон муу өгчсэн болохоор манай гэр бүл тэгээд багш жоохон санаа зовж исэн баг. Гэхдээ бол яг жинхэнэ тестэн дээр ороод их 50 байгаад өөртөө итгэлтэй өгсөн болохоор яг ийм 8 оноос дээш авна гэдгийг мэдчихсэн болохоор баг нэг тийм амар ад жаргалтай байгаагүй. Гэхдээ бол сэтгэл хангалуун байсан. Хэрэг хугацаанд бэлдсэн бэ? Хизээс эхэлж бэлдээд яг хэдэн сарын хэдэнд аюулцаа өгсөн бэ? За би өөрийнхөө аюулц өгсөн өдрөө мартчих. Гэхдээ юу ч гэсэн 3 сар бэлдсэн. Тэгээд эхний 2 сар дээр нь Absolute гээд англи хэлний сургалтын дээр сурсан. Тэгээд тэрэн дээр бол нэгсэн бэлдэж чадаагүй. Яг өөрөө залхуураад байсан болохоор энэ ялангуяа эхний аюулцаараа 7.5 өгсөн гэсэн шүү дээ. Тэгээд яг өөртөө амар ихтгэлтэй, дэндүү ихтгэлтэй байсан. Тэгээд эхний 2 сар дээр нэг залхуураад тэгээд яг сүүлчийн сар дээр болохоор яг локин хийгээд за би одоо яг ингээд өдөр болго хийхгүй бол хэцүүдлээ шүү гэж өөртөө хэлээд тэрнээс хойш яг өдөр болго сайн болцсон байна. Зөв. За өдөрт хэдэн цаг бэлддэг гэсэн бэ? Тэгээ өдөрт болохоор хичээлийн цаг дээр reading-гээ хийх ч юм уу. Тэгээд тараад listening-гээ 1-2 сайтн дээр бэлдээд тэгээд яг essay-гээ л яг маш сайн бэлдсэн багштайгаа. Яг баахан essay-нүүд бичээд тэгээд тэр алдаан дээр ажиллаад ерөнхийдөө тиймэрхүү байсан. Тэгээ одоо таны яг essay дээр гаргаж ирсэн гол алдаануудаас дурдвал ямар алдаа гарч ирсэн бэ? Ер нь бол яг essay-ний structure яг ямар байдаг вэ гэдгийг нь ерөөсөө мэдэхгүй байсан. Зүгээр л асуусан prompt дээр нь зүгээр 200 юм уу 300-ыг нь дүүрэх гээд үгнүүд бичдэг байсан. Тэгээ харин essay-нүүд сурсныхаа дараа за эхний paragraph дээр нь юм байх хэрэгтэй гэдэг юм байна. Дараагийнх дээр нь ингээд body-нууд юм байдаг юм байна. Ингээд маш сайн багштай байсан болохоор бас нэлээд их сурч мэдсэн. Self study хийсэн үү эсвэл багштай зүг бэлдсэн үү? Ер нь бол аль нь л ихэнх нь бол self study байсан. Тэгээд угаасаа миний
дөнгөж эхлээд 7.5 бейстэй болохоор яг 7.5-аас 8 хүртэл сайжрах бас хэцүү юм билээ. Таны одоо яг нөгөө англи төвшин гэж яддаг шүү дээ. B2 маяг гээд тэр төвшин чи таны яг төвшин чи гэдэг юм. Тийм шалгалт өрнө гэж байна. Тэрийг чинь би бол яг C1, C2-ын дунд л явж байгаа. Зөв. Яг та одоо ингээд IELTS-та бэлтгэхдээ ямар нэгэн ном ресурс ашигласан уу? Хэрвээ ашигласан бол тэрнээс хаваатаач. Тийм. Reading дээр бол яг Safari юм уу, Google, Chrome тэднээс зүгээр IELTS-ийн book гэдээ хайчих болно. Тэрэн дээр нь болохоор book, IELTS book 1, IELTS book 2, 16, 17, 18, бараг 19 хүртэл байдаг баха. Тэгээ тэр номнуудыг нэгэн дээр нь болохоор 4 өөр reading юмнууд байдаг. Бас listening, writing, speaking юмнууд байгаа л та. Гэхдээ яг тэрэн дээрээ л reading-гээ яах хэрэгтэй. Тэгээд яг listening-ийг болохоор сайтн дээр тэр нь болохоор шууд IELTS book хийхдээ British Council гэдэг яг тэрэн дээр л одоо тестийнхаа өдөр booking-ийг хийн. Тэгээд тэр сайтн дээр чинь меню дээр нь дарангууд preparation гэдэг байгаа. Тэгээд preparation дээр нь нэг free access, free member юу лээ нэг team юм байдаг. Тэрэн дээр нь дарангууд нэг IELTS-ийн бэлдэж өгдөг team сайт байдаг. Тэрэн дээр reading хийхийг би зөвлөхгүй. Харин яг listening хийвэл яг listening чи өстой сайн болгоно. Тэр бол listening дээр марах юм байхгүй. Хамгийн сайн миний бодлоор. Тэгээд writing болохоор их сайн багштай бэлдэх. Тэгээд speaking болохоор тэгээд сайн англи хэл ярьж чаддаг хүмүүс байвал тэрнтэйгээ тэгэл бэлдэж болно. За олон талын чадвараа яаж сайжруулсан бэ? Жишээ нь ингээд listening, reading, writing, жишээ нь vocabulary гэдэг ч юм уу. Хүмүүс IELTS дээр vocabulary, grammar нэх бэлдэх хэрэггүй гэж хэлнэ. Нэг 100% тиймэрхүү юмнууд mastery байх шаардлагагүй. Учир нь тэр чинь яг IELTS-ийн шалгаж байгаа юмнаас шал өөр байдаг. IELTS чинь болохоор reading comprehension, listening гэж шалгаж байгаа яг үнсэн юмнуудаа, сонссон юмнуудаа хэр сайн ойлгож байна вэ гэдгийг нь шалгах болохоор зүгээр нэг grammar, зүгээр нэг үгнүүд цээжлээд яг тиймэрхүү юмнуудыг хийж чадахгүй. Тэгээд арай жоохон англи mastery хийсэн байх ёстой. Зүгээр хүмүүстэй ярьж чаддаг байхад л англиэрээ зүгээр чөлөөтэй хүмүүстэй гацхгүй ярьж чаддаг болсон байхад л тиймэрхүү асуудал гарахгүй хаа. За та ч удаа 12 дугаар анги ЕШ арай өгөх болтой. ЕШ-ийн материал бэлд хийж үзсэн үү? ЕШ IELTS 2-ыг харьцуулбал ямар хөө ялгаатай байсан бэ? Миний хувьд бол маш том ялгаатай. IELTS нь болохоор сайн хэлснээр reading comprehension яг хэр сайн ойлгож байна вэ гэдэг үнсэн юмнуудаа одоо манай Монголынхоор бол нэг ихүүд өгдөг шүү дээ. Тэгээд тэрэн дээр нь яг энэ хэсэг дээр нь яг юу гэж ямар утгатай хэлсэн бэ, яасан бэ гэд тэрнтэй төстэй. Гэхдээ тэрнээс бараг 10 дахин хэцүү. Тэгээ харин ЕШ болохоор зөвхөн яг сургууль дээр юу сурсан бэ, дүрмүүдээ, үгнүүдээ сурсан уу? Тэрийг нь шалгаж байгаа. Яг цээжилсэн үгийг нь шалгаж байгаа. Харин IELTS нараа жоохон хэрэглээ тал руугаа гэсэн үг. За бараг л тийм дээ. За ЕШ IELTS гэж нөгөө SAT-ийн талаар ярьж өгвөл ямар хөө юм байдаг вэ SAT нь? За SAT нь болохоор IELTS-тагаа ерөнхийдөө төстэй. Гэхдээ тэр нь арай мат тал дээр илүү алдартай. Хоёулаа бол англи хэлийг нь бэлдэнэ. Харин SAT нь болохоор матыг бас сайн шалгадаг. Тэгээд мат нь болохоор манай Монголын хүүхдүүдийн нэг 9-р ангийн л мэдлэг шаардна. Тэгээд яг англи хэл дээр болохоор тэр нь өстой хэцүү. Яг problem solving гэдэг бүр өгүүлбэр сонсоод тэгээд тэрийг мат руу хөрвүүлэх хэрэгтэй байдаг. Тэр нь бол манай Монголын сурагчдад миний харснаар бол хамгийн хэцүү нүдэг. Би англи хэлтэй бараг миний монголоос илүү эхний хэл юм байсан болохоор надад бол арай гайгүй байсан. Тэгэхээр SAT юу гэж бодож байгаа бол яг тэр problem solving бол их
бэлдэх хэрэгтэй байх. Угаасаа манай монголчууд чинь Монголын хүмүүс ач дээр нэлээд сайн байх байх гэж бодож байна. Тэгээд англи хэлнийх нь хэсэг нь болохоор IELTS-тэй бараг адилхан нэгэнтэй. Гэхдээ яг маш олон жижиг юмнуудтай. IELTS ч болохоор нэг том юмыг задлан унших хэрэгтэй. Нэг 3 сэдвүүдийг залгах хэрэгтэй. Тэр нь болохоор SAT нь болохоор харин нэг 27 үгүй нийт нэг 50-д 60 марч ч юм уу. Тиймэрхүү reading юмнуудыг нь яах хэрэгтэй. Тэр нь яг нэгээрээ бол гайгүй. Гэхдээ цагтаа амждаг юм билээ. Тэгэхээр IELTS-аа өгөөд оноогоо авсан бол SAT-гийн англи хэлний хэсгийг бараг скиплж болно. Тийм. Өө SAT-гийн оноог ийшээ оноор хөрвүүлж болдог гэдэг талаар яриад бол. Тэр үнэн үү? Үнэн. Тэр нь болохоор яг юу байлаа да. Одоо жишээгээр SAT-гийн хамгийн дээд оноо нь болохоор 1600. Тэгээд английн хэсэнд 800, математикийн хэсэнд 800. Тэгээд математикийн хэсэг дээр жишээлбэл 690 авлаа гэвэл Яшийн оноо чинь 700 хэд гарчих واخа. Өмнө жил нэг SAT энэ жил واخа. Нэг SAT өгсөн манай ангиас хүүхдээсэн. Тэгээд тэр хүүхд болохоор 750 аваад 800 Яшийнхаа 800 авсан гэсэн. Бац дээр. Тэгээд яг тэр жилийнх нь тэр жилээсээ шалтгаалал тэгэл оноонууд нь шийддэг юм шүү. Юу ч гэсэн бол SAT тавсан онооноос илүү оноо авна. Яг хэрэг оноо авахыг мэдгүй байна. За IELTS яг IELTS өгж явах хугацаанд хэр удаа өгж ийн, яаж явж ийн үйл ажиллагаа нь? IELTS өгж яхад бол бараг өдөржингөө юм болсон. Тэгээд эхний нэг одоо IELTS чинь 4 хэсэгтэй шүү дээ. Reading, listening, writing, speaking. Тэгээд тэр 4 хэсгийн эхний 3 хэсэг нь бол өглөөнөөс 8 цагаас 12 юм уу 1 цаг хүртэл тэгээ үргэлжилдэг юм байлээ. Тэгээ харин 3 цаг үлээ 2 цаг үлээ хүлээж аваад speaking өгсөн. Тэгээ тэр орондоор нэлээд их цаг байдаг юм байлээ. Хүлээгээд одоо хэр өгсөн болоо гэд жоохон сандарч байдаг. Тэгээд тийм өдөржмөл юм байна. Одоо Монголд хүүхдүүд IELTS өгөхөд гаргадаг алдаануудаас дурдвал яг өөрийнхөө туршлагаас хуваалцгийг над чигтгий залхуураарай. Би залхуураагүй байсан бол 8.5 авах байсан ч юм билүү. Тэгээд 0.5 нэг онооны ялгаа бол IELTS-тэй бол маш том. Тэгээд та нар бол над шиг алдаа гарахгүй бол 6 оноо 7 онооны ялгаатай байж болно. Тэр чинь болохоор зүгээр л нэг Монгол сургуульд орох уу эсвэл гадаадын сургуульд орох уу гэдэг том ялгаатай байдаг байхгүй. Тэгээд залхуурахгүй байгаарай л гэж. За IELTS өгөхөд одоо төлбөр мөнгө нь хэдтэй байт юм бол? Миний ойс юм нэлээд мөн. 900 мөнгөний англи хэлээр зарцуулдаг л тий. Тий. 900,000 хавцаа байсан баха. Ер нь бол намайг өснөөс хойш хэдэн сарын дараа өөрчлөгдөж байгааг сонссон. Тэгээд бараг үнэтэй хэлсэн байж магадгүй 100,000 гарч юм. Гэтэ сая биш хаа саяас доош л байх гэж бодож байна. За. Одоо listening дээр одоо ингээд хүүхдүүдэд ингээд дэлгэнгүй тип өгвөл listening дээр бол ерөнхийдөө яг л нэг би сая тест нэг сайтн дээр тест хийсэн шүү дээ. British Council дээр ороод тэгээ яг тэрэн дээр л бэлдээд байвал гайгүй болчихно. Гэхдээ типүүд өгье гэвэл яг reading, listening хоёр нь бол миний хувьд бол нэлээд адилхан. Яг keywords яг гол үгнүүдийг нь одоо жишээлбэл за ингээ уншлаа. Юмнуудыг нь уншлаа. Тэгээд яг ингээд ингээд listening-ийнх нь ингээд speaker-ээс тоглуулна шүү дээ. За ингээд section 1 this a thief stole a man's purse, shoes, anything. Ингээд тоглож байгаа байхгүй юу? Тэгэнгүүт тэрнийх нь өмнө болохоор ингээд асуултуудынх нь гол үгнүүдийг нь яг ингээд доор нь зурдаг байхгүй юу?
Тэгээ сүүлдээ сурчдаг юм дөө. Тэгээ ингээд зураад тэгээд яг тэр нь тоглож эхлэнгууд ингээд асуултуудыг ингээд шууд ингээд тэр өгнүүдэд хараад энэ чинь ийм асуулт байсан шүү дээ. Шууд сандаг байхгүй. Шууд тэр юмнууд ч амар хурдан гэж юмнуудыг нь тайлбарлаа авчиж байгаа байхгүй. Тэгэхээр яг иймэрхүү доогуур нь зураад асуултуудаа шууд ингээд санахаар keywords гол өгнүүдийг нь доогуур нь зураагвал шууд асуултуудыг нь уншаал эндээсээ ойлгоно гэж ер нь баг байхгүй. Тэгээд яг энийг ашиглахгүй бол нэлээд хэцүү. Тэгээд яг team tip байвал нэлээд сайн. Тэгээд ерөнхийдөө ангиллийнхаа төвшинг хүмүүстэй яриад сурцсан байхад гэмтгүй. Гэхдээ зүгээр л бэлдээд байвал 8.5 авчих хаа. За өөр. Одоо ингээд орчин нутгийн сурна гэдэг дээ шүү дээ. Тэг ингээд олон хүмүүс донд англи хүмүүс донд одоо ингээд амьдраад ирвэл англиг маш хурдан сурах тийм. Таны бодлоор. Бараг тийм баха. Манай нэг таньдаг ихч байдаг. Намын ихч гээд миний өмнө IELTS өгөөд 7.5 авчихсан. Тэр ихч болохоор Flex гээд програмд яваад тэгээд гадаад хүмүүстэй чинь 1 жил байгаад тэгээд англиээ нэлээд сайжруулж чадсан баг. Тэгээд IELTS өгөөд reading listening-гээ нэлээд сайн өгсөн. 9 тэгээд 8.5 байсан баха. Тэгээд нэлээд сайн сайжруулсан бах л та. Гэхдээ бол миний хувьд яг нэх ялгаа гарахгүй байна. Яг тестээ өгөх. Тэрэн дээр чинь бол reading listening гэл бэлдээд хахад миний хувьд бол яг болно. Тийм болохоор нэг гадаад хүмүүстэй амар яриад амар лаг англитэй болцсон. Ямар ч асуудалгүй Америк хүн шиг ярьдаг болно. Тиймэрхүү юмуд байхгүй. Зүгээр л яг иймэрхүү юмудаа сайн бэлдээд аргуудыг нь сурч хад тэгэл you can choose you were there. Yeah. За тэгвэл vocabulary дээр одоо ингээд явал тип өгвөл ямар тип өгөх вэ да? Тийм үгийн сан. Үгийн сан дээр болохоор яг зүгээр хичээл дээрээ 10 жилийнхаа сурсан үгнүүд байгаа шүү дээ. Зүгээр тэднийгээ мэдхэд л баг болчих уу. Бүр үү. Тийм. Миний хувьд бол нэх амар одоо IELTS өглөө. Дэлхийн хамгийн амар английн тест өглөө. Амар хэцүү үгнүүд орж ирсэнтэй гэл. Тэгээ хүүхдүүд боддог. Гэхдээ нэг тиймэрхүү үгнүүд орж ирсэн ч гэсэн IELTS чинь яг тэднийг нь practical болохгүй хаа. Яг хариултуудных нь юу нь synonym хадаг. Ингээ адилхан үгнүүд үүдэн шүү дээ. Яг тиймэрхүү үгнүүдээ мэдчихэж болдог. Тэгээд 10 жил дээр бол нихаар ажиллаад байгаад би өөрөө их сураагүй л тэгэхтэй. Яг ингээд заримдаа хичээл зааж хагаад ажиллаад байгаад ингээд synonym тиймэрхүү гайгүй үгнүүд заагаад идэв юм лээ. Тэр үгнүүдээ бол нэлээд сайн сураад явцсан бол тэгээд ингээд алцахгүй байна. Тэгэхээр ер нь бол одоо 10 жилийн английн нөгөө сурагчийн ардлын үгнүүдийг хэлэх юм болно шүү. Ерөнхийд нь reading-гээ өгөөд үз. Тэгээд яг тийм номны бүх үгнүүдийг цээжлэн гэдэг худлаалах. Зүгээр хүмүүстэй өөрийгөө чөлөөтэй илэрхийлэхээр ярьж чаддаг болсон байхад л тэгээд асуудалгүй. writing дээр тип өгвөл тэр бол нэлээд гоё хэсэг. Яг IELTS чинь 4 хэсэгтэй. Reading, listening, writing, speaking. Тэгээд writing нь болохоор нэг талаараа өөр. Тэр нь болохоор дотроо 2 хэсэгтэй. Эхний хэсэг нь болохоор зүгээр уншсан юм тайлбарлал. Нилээд албан хэллэгээр тайлбарлал гэдэг. Тийм юм байдаг. Харин хоёр дахь хэсэг нь болохоор яг бидний бодож байгаа шиг амар хэцүү IELTS-ийн writing гэдэг боддог юм тахгүй. Яг тэрэн дээр цэп өгвөл structure та нар бол өөрсдөө нэг амар гоё өгнүүд ашиглаад sophisticated wording ашиглаад
тэр шалгалт авч байгаа хүмүүсийнх нь шалгалт авч байгаа хүмүүсийг вау гэж хэлүүлнэ гэж бодож байгаа. Гэхдээ үгүй. Яг structure яг эссенүүдийнхаа яаж монголоор юу юм бэ? Яаж structure хийх вэ гэж мэдж байгаа бол тэгээд барах асуудал шүү дээ. Яг нөх амар өгнүүд мэд хэрэггүй. Энэ бол зүгээр шалгаж байгаа хүмүүсийг нь вау гэж хэлүүлэх бол нэг оноонд хамаагүй гэж үү? Тийм яг энэ чинь ийм үг мэддэг байсан юм байна шүү дээ гэхэд бас нөлөөлнө л дөө. Гэхдээ маш жоох нөлөөтэй. Хүмүүсийн бодож байгаа шиг амар том нөлөө бараг байхгүй. Яг мэдэх ёстой үгнүүд чинь болохоор одоо нэг өгүүлбэрээс дараагийн өгүүлбэр рүү ороход in addition, furthermore, additionally өөрөөр хэлбэл юм аа. Нэлээд олон connectors гэдэг юм. Тэгээд яг thesis statement хийж байхдаа бас in conclusion, in summary тиймэрхүү үгнүүдээ connector words-үүдээ сурчих юм бол тэр чинь болохоор тиймэрхүү catastrophic philosophy or тиймэрхүү fancy үгнүүдээс илүү тиймэрхүү simple connector words-үүдээ мэдэх юм бол тэр чинь илүү их оноо олж өгч чадна. Тэгээд яг structure дээр хэлэх юм бол эхнийх нь нэг тэр дэнд дуудах ба яг тэр тиймэрхүү эссе бичих structure-ны юмнууд YouTube дээр баахан байдаг. ChatGPT ч нэлээд сайн тайлбарлаж байгаа. Гэхдээ бол миний хувьд хамгийн сайн нь бол амар нэлээд юмаа мэддэг багш. Би бол юмаа мэддэг гадаадд writing нэлээд сайн сурсан багштай бэлдсэн. Тэр өгш бол нэлээд сайн байсан. Тэгээд яг writing 2 дээр болохоор би 8 юм уу 8.5 авсан гэж бодчих. Яг writing 1-ээ ерөөсөө бэлдээгүй. Writing 1 дээрээ бараг 5 авсан баг. 5-аас доош ч юм. Бүрөө. Тийм. Writing 1-ийг ерөөсөө бэлдээгүй. Манай багш writing 1-ийг бэлдээд хэрэггүй дээ. Тэгээд хүмүүс writing 1 бараг битгий бэлдээл хэлээд байдаг. Юу яагаад гэдгийг мэдэхгүй. Гэхдээ нэг оноо нөлөөлөхгүй л бах гэдэг тэгдэг бах. Гэхдээ бол яг тэр writing 1, writing 2-ын дундчилдаг болохоор би яг 7 авсан. Тийм. Тэгэл writing-ийн structure тэгээд connector words-үүдээ мэдэх юм бол нэлээд гайгүй. За тэгвэл speaking дээр тип өгвөл. За speaking дээр болохоор зүгээр л ичихгүй яриад сурцсан байхад л гайгүй. Тэгээд нэлээд хурдан ярихаар хүмүүс чинь үгнүүдээ алдаад гацж яриад байдаг. Тэгээд одоогийн англиар ярьж байгаа тэгээд ойлгохдохоор удаан байсан ч хамаагүй зүгээр ойлгохдохоор л ярихад тэгээд болно. Тэгээд нэлээд сайн авъя гэж бодож байгаа бол 8.5, 8 авъя гэж бодож байгаа бол мэдээж илүү гүнзгийрүүлэн сурах хэрэгтэй. Гэхдээ бол зүгээр л acceptable зүгээр л нэг энгийн оноо дундаж оноо авъя гэж бодож байгаа бол тэгээд тийм байхад болно. За reading дээр тэгвэл тип өгвөл. За reading дээр болохоор like яг listening дээр адилхан одоо paragraph уншиж байгаа. Уг текст уншиж байгаа. Тэгээд тэр текстийг уншихгүй. Эхлээд асуултаа харна. Эхний асуулт юу гэж байна? За инглээ. За иймэрхүү юмнууд тийм ээ. Бүлгүүр юмнуудыг нь доогоор нь зурлаа. Тэгээд текстээс скан. Би өмнө synonym мэдэх хэрэгтэй гэсэн. Тэр vocabulary дээр. Тэгээд сурцсан байвал тэгээд яг synonym-ыг нь хайж болох байхгүй.
Наад их зүг байна шүү. IELTS дээр бол баг яг тэр үг нь орж ирэхгүй, асуултан дээр байсан үг нь орж ирэхгүй. Яг өөр утгаар л өөр үгийг л орж ирнэ. Синоним адилхан утгатай гэхдээ өөр үг. Тиймээрээ л орж ирнэ. Яг тиймэрхүүг нь олоод за тэрийг нь уншаад ийм байсан юм биш тэгээд хариултуудыг нь хараад тэгэл зур. Одоо ингээд асуултыг уншихаас өмнө эхэлж уншингуудаа тэгээд тэр асуултын хариултыг хайнгаа уншина гэсэн үг. Зөв. Тэр keyword хайна гэсэн үг үстэй арай өөр утгаар нь. Тийм. Шууд асуултаа хараад тэгэл яг текстээс уншина. Текстээ бүтэн унших хэрэггүй байдаг. Тэрийг skimming гэдэг хаа. Юу ч гэсэн нэг British Council дээр listening-гээ бэлтгэсэн тэр сайтн дээр орвол яг reading, listening-гээ ямар тактикаар сайн хийх вэ гэдэг жижигхэн бичлэгүүд байдаг. 1-2 минутын бичлэгүүд 16 15 бичлэгүүд байсан баха. Би тэднийг бүгднийг уншаагүй л дээ. Үзээгүй л дээ. Гэхдээ бүгднийг уншихад алдахгүй байна. Тэрнээс ч нөр ямар сайт гинэ? British Council. Нэг IELTS-аа бүртгэхэд яадаг. Тэгээд reading гайгүй. За англи хэл нэг яриад үзүүлээч. Okay. I like this book. This book is very nice. To the people who can understand me, my name is Timothy, and I just turned 18 years old. The first instance of me speaking English was when I was around 3 to 4 years old. So I was just playing with my sister. She was an adult at the time, and she came to visit sometimes, like during the summer. She was in college, and at that time, nobody had taught me how to speak English or any of the basics, like this basic book. I hadn't seen any of this. I've just been a blissful kid, very happy and content with my life. I'm rambling, but you get the idea. I just suddenly started speaking English. I don't know how, I don't know why. I just started speaking English. And over the years, I've been trying to explain to people how I managed to do it. At first, people were like, wait, how is your English that good? Please tell me your secrets. And they still do. But I don't know how to explain how I managed to get this good. Like, my first hypothesis was that I watched movies and I managed to get my language skills from there. But that doesn't explain my accent. Like, when I was 8, a Native American came to our little town, and he spoke to me, and was immediately amazed. He was like, "Oh, he sounds more American than the actual Americans in America," and I did wonder why as well. When I look at cases today where iPad kids, they're learning English and they're able to speak very well using their TikTok language, and it impresses me sometimes too, but still, I don't see them having the same accent or immediately speaking like an American. But that's just my personal story. I'm very blessed. I'm very blessed with this ability. If you're thinking of taking the IELTS test, you don't need to be like me. That's what I've been trying to say. I've just been going on and on, like I'm praising myself. But no, I'm just saying that you don't have to have all of these anomalies happening to you in order to get impressive scores. There are a lot of people who have scored 8.5 higher than me, who hasn't had these stories, you know?
They just learned English for like 1 or 2 years and practiced for the IELTS for 1 or 2 years, and they managed to get an 8.5. There are a lot of success stories that doesn't revolve around them having this special talent, this prodigy-like ability since they were a child. And so you can start studying now, and you can definitely get a very good score, even if you're not familiar with it right now. So if you think it's too late for you, it's never too late for you. Like there are a lot of people who didn't know English like 3 years ago, and they're better at it in terms of grammar and reading comprehension and IELTS technical ability than me right now. You know, I'm not afraid to admit that. So it's definitely possible for you and anybody out there watching. So that's one thing I have to say in English. Okay, I want to talk about the TikTok English language. TikTok English language is turning into different language from English. Yes. What do you think about that? Yes. Like brain rot and memes. Yeah. Yes, you're mostly right. That's very well. I do mostly agree with that, but there's a big but, where I do see some TikTok kids, iPad kids, who are able to speak English very well, like beyond the TikTok language, which kind of amazes me. They should only know the TikTok languages, right? But you have to understand that there are a lot of content, there are a lot of people speaking in these videos, and they pick up those words as well, not just the Riz or Ohio or whatever. So I don't think it's that bad. I don't think it's as bad as its reputation. That's what I'm getting at. So you're mostly correct, but I would disagree to some extent, where I say that these people can actually learn something from that language, translate to actual English ability. Any other questions? Maybe I can ask you a question. They don't even know about the Cartoon Network and something like when we were a kid, we used to watch the Cartoon Network, and I watched this video from the Instagram Reels. And what do you think about that? I think TikTok has kind of replaced those television shows as well. But I do think it's like TikTok, the English ability that TikTok teach to modern kids. And no, actually I changed my mind. Yes, it's superior. Cartoon Network, Nickelodeon, the things you learn from that is like much more than what you learn from TikTok language, because they're speaking to each other like us, not just you scroll on a vid and it's just like, this is how you this, and it's just over. It's just a bunch of visual, visual whatever, visual nausea, in my opinion. They barely speak words, and most of it's just visual hooks to keep these people enticed to watch it. Yeah. They know, like the algorithm knows that many people across the world watch TikTok. So they don't specifically, the content creators, they don't specifically, if you notice, they don't specifically focus on language. They're more about showing funny stuff. Like Charlie Chaplin
like visual comedy, visual things that catch people's eyes, no matter where they're from. Even if they don't know the language, they can always understand funny stuff. That's why I show Speed and funny people and funny memes go viral on the internet and TikTok all the time. It's because visual like things are prioritized much more than actual speaking. So I would say that watching Cartoon Network shows or Nickelodeon shows displays people having actual conversations, and you can pick up on that if you're young. And if you're a parent, I would suggest you to let your child watch TV, Cartoon Network, Nickelodeon, or those shows, rather than watching TikTok. So, like I've changed my mind, and during this conversation, you've actually brought up a really good point. So yeah. Okay, now what do you think about personal layer teacher for IELTS? AI teacher can make conversation with your phone. Yeah, I've never tried it myself, but I do think AI is pretty good. Yeah, pretty good. Especially if you've bought like the free upgrades, like premium upgrades on ChatGPT. Those are really good. Like you'd be shocked at how much you can learn from AI as you can learn from a really good teacher. So I'm not against AI. I'm actually pro AI. I suggest you work along with AI. Talk about the things that are difficult to you. Like, I don't understand this specific part. AI can tell you. Like, let's take an example. I just gave the SAT just like a week ago. And during my studying process, AI has helped me a lot. So I won't know how to do. Hold on, you can use AI during exam? No. Studying. Oh, like you're okay, studying. Okay. Oh, okay. So let's say you don't know how to do this problem, this specific problem. So you ask ChatGPT, hey, help me on this problem. And you write it out or take the picture, and then it gives you the answers. And it's not just about the answers, it's about the explanation the AI can give you. It's been very helpful to me, so I think it can be very helpful to other people, 100%. Yeah. За өнөөдрийнхөө подкастыг ингээд дуусгая. Та бүхэн ингээд анхаарал хандуулж үзсэн баярлалаа. Баяртай. Баяртай.